Найзуудаа өмнөх хичээл давхаргуудыг хэрхэн зохицуулж, зэрэгцүүлж эмхлэх тухай үзсэн. Одоо энэ хэсгээр тойргийн дагуу текстийг хэрхэн бичих тухай үзнэ. За өмнөх хийсэн дасгалын файлын 13 дахь хавцнаас нээж байна. Honduras Forever Stamp гэсэн нэртэй файл байна. За хоёр дахь Photoshop файл буюу Picture Postcard гэсэн файлыг нээж байна. Цусны зурагтай маркны зүүн доод болонд шудангийн тамга байна. За бид үүнийг энэ тамгыг энэ дасгалаас эхэлж хийж эхэлнэ. Honduras Forever Stamp гэсэн тааб дээр товшин зураг 100% харагдсаар томруулж харъя. Station нүүлгэж яг зүүн доод болонгийн гаргаад тэгшин зүгт Shape tool буюу хэв хэлбэр үүсгэх вектор хэрэгслийн айкон дээр товшин удаан барихад сонголтууд гарч ирж байна. За эндээс ellipse tool буюу тойрог зурах хэрэгслийг бид нар сонгоно. Маусны товчийг дарангаа чангааж зулгаахад 100 хэлбэртэй тойрог үүсэж байна. Бүв бүрэнхий тойрог үүсгэе гэвэл Shift товчийг дарангаа чирлэлт хийж дугуй тойрог үүсгэж байна. За ингээд Shift товчийг дарангаа X гээд тойргийн хэмжээг X гээд өндрөөрөө 320 пиксел, өргөнөөрөө бас 320 пиксел дээр очимогц маусны товчийг суллана. Shape буюу хэв хэлбэрт зориулсан тохируулгын панел үүссэн байна. Өргөн нь 320, өндөр нь 320 пиксел, X, Y гэсэн утгуудад байршлын координатууд заагдсан байна. За Move хэрэгслийг идэвхжүүлж тойрог дээр маусныхаа товчийг дарангаа ийш тийш нь зөөж тавьж болно. За боллоо гэж үзвэл маусныхаа товчийг суллана. За шинэ чанарын панелыг хаяа. Давхаргын панел руу харах юм бол Ellipse 1 гэсэн давхарга автоматар үүссэн байна. За Ellipse 1 гэсэн текстээр 2 удаа товшилт хийгээд монголоор тойрог гэж нэрлэж байна. За бид нар энэ тойргийн дагуу текст бичих хэрэгтэй байна. Ингэхэд бол бид нар зүүн босоо панелд байгаа текст хэрэгслийг сонгоод тойргийн хүрээний зураас дээр маусны сумыг аваачаад курсор маань босоо зураасын дундуур полигонтой хөндлөн зураас бүхий тэмдэгт болж ирж байна. Тойргийн дээд хэсэгт энэ тэмдэгтийг аваачаад нэг товшилтын текст бичиж болно гэж курсор анивчж байна. За Messages from гэсэн англи үгийг компьютерийн гараас оруулж өглөө. За Escape товчийг товшиж Apply буюу баталгаажуулалт хийж өгнө. Текстийг голлуулж өгөхийн тулд тэр дээр Context Sensitive командуудын зурагсаас Center Text гэсэн айкон дээр товшлоо. S үсгийг оруулахаа мартсан байна. За S үсгийн бичлэлтийг оруулж өглөө. Текстээ идэвхжүүлээд фонтны төрөл мөрөнд Minion Pro гэсэн төрлийг хэвээр нь орхиод Bold стилийг сонгоод фонтны хэмжээг 16 дээр тавилаа. За тэгээд характер панелийг нээгээд эндээс tracking буюу өсгөнүүдийн хоорондох зайг 100 дээр тавьж өгч байна. За тэгээд дараа нь панел хай Messages from гэсэн үгний эхний болон төгсгөлийн ийм өсгүүдийг нэг шалгуунд байхаар жаахан хөдөлгөж өгье. Тэр Path Selection гэсэн хэрэгслийг бид нар сунгах ёстой. Path Selection гэдэг нь зам сонгох гэсэн байдлаар орчуулагдж болно. Тэгээд тойргийн хүрээний доод хэсэгт маусны сумыг аваачхад хоёр тишээ харсан гурвалжин сум бүхий тэмдэгт гарч ирнэ. Маусны товчийг дээр нь дарангаа тойргийн зураасны дагуу хөдөлгөөн хийхэд текст маань тойргийн дагуу хөдөлж байна. Хоёр эм үсгийг нэг төвшөнд байхаар байрлууллаа. За тэгээд давхаргын панел дээр тойрог гэсэн давхаргын өмнөх нүдний идэвхжүүлгийг авъя. Төр зур нууя. Тэгээд Messages from гэсэн давхаргаа төвчүүлээд Path
selection гэсэн хэрэгслээ сонгоод текстээ тойргийн дээд хэсэгт гарган шилжүүлж болно. За хоёр тийшээ харсан гурвалжин сум дээр гарч ирэнгүүт тойргийн дагуу текстээ эргүүлээд тавьж байна. За яг тойргийнхын дагуу эргүүлэхгүй бол тойргийнхоо дотор орчдөг тал бий. За ингээд яг тойргийнхоо дээд дунд хэсэг дээр энэ текстээ тавьж байна. За бид нар тойргийн доод хэсэгт тойргийн дагуу paradise гэсэн англи үг бичих ёстой. За ингэхэд бол бид нар misuse from гэсэн текстэн давхаргаа Ctrl товчийг дарангаа G товчны хослолоор хоёулаа копи хийж байна. За давхаргын панелыг харах юм бол misuse from copy, misuse from гэсэн хоёр текстэн давхарга үүссэн байна. Бид нар доод misuse from гэсэн давхаргаа сонгоод path selection буюу зам сонголтынхаа хэрэгслийг идэвхжүүлээд энэ текстийг тойргийн дагуу доод хэсэгт нь байрлуулж байна. За энэ текст маань доош харсан байна. Тэгээ зөв харагдуулахын тулд энэ текстээ selection хийж байгаад маусны товчийг товшин чирч тойргийн дотор оруулахад үг маань зөв болж харагдаж байна. За одоо текст хэрэгслээ сонгоод misuse from гэсэн давхаргаа бүгдийг идэвхжүүлээд paradise гэсэн англи үгийг компьютерийн гараас оруулж өгч байна. Хогдын панелээс харахад paradise гэсэн нэртэй текстэн давхарга үүссэн ба. За энэ paradise гэсэн текстээ тойргийн гадуур яг энэ хэлбэрээр нь авчиж шилжүүлж таммаар байна. Инхийн тулд характер панелийг дуудаад paradise гэсэн текстээ бүгдийг нь идэвхжүүлээд baseline shift гэсэн командыг сонгох хэрэгтэй байна. За үндсэн шугамаас дээш доош болох команд гэсэн үг. Цаанаасаа тохируулагдсанаар 0 point байна. За бид нар 0-ыг идэвхжүүлж байгаад shift товчийг дарангаа компьютерийн гарын дээшээ харсан товчон дээр нэг товшиход дээшээ болж байна текст маань. Shift товчийг дарангаа компьютерийн доош харсан сумтай товч дээр нэг товшиход хасах 10 point болж очиж байна. За shift товчийг дарангаа компьютерийн дээш доош харсан сум дээр товшиход 10-10-аар нэмэгдэж байгаа тул бид нар хасах 11 гэсэн утгыг гараараар оруулж өгч байна. Эсвэл shift товчийг дарангаа alt товчийг зэрэг дарж компьютерийн гарнаас доошоо харсан сумтай товчийг товшиход нэг нэгээрээ утга нь өөрчлөгдөнө. Хүчин төгөлдөр болгохын тулд escape товчийг товшлоо. За бид нар өсгийн хоомдох зайнуудыг 140 гэсэн утган дээр тавиад за тэгээ характер панелаа хаалаа. За ийм байдлаар найзуудаа тойргийн дагуу текст хэрхэн бичгийг бид нар энэ хэсгээр үзэж дуслаа.